байна. За би одоо хагасанд 2 шалгалттай. Хагасаа хүртэл надад одоо 48 цаг байна. Ми 48 цагийг хамт өнгөрүүлдэг. Би одоо ажилд явж байна. Амар шөнө явж байгаа юм шиг мэдэрч байна. Уг нь өглөө нэлсэн. За сургуульд ирчлээ. Одоо би ажилдаа орлоо. Хараад уулзцгаая. Тэг чи хүн бүжиглээд байна харж гин үү? Вау. Надад энэ чашингам хэрэгтэй байна. Би одоо том. Вау. Ярьжсэн юм мартуулж бүжиглэж. Хөө ярьж байлаа сая. Дахиад ясасаас гайхамшиг. Вау. Чи арайч тээ. Миний амьдрал 6:30 тэлээд хат чи 9:30. Минийх тэгээд айгүй орой дуустал шүү дээ. Тийм би 12-оос ажиллаж тарсан шүү дээ. Чамд тарж байгаад би унтчихсан байж шээ. Харин тийм би 12-оос ажилласаа тараад тэгээд хурж ирээ л дээ. Хоод идэг болохоор үлдсэн юм мэдээ. Юм идэж байхдаа хонсын үзсэн чинь дуусгаа. Миний тэгээд Тэсээ өөрөө хараад цочлооч ямар амар сарсан. Nice. За номын сан орохынхоо өмнө бид хоёр жоохон чалчиж суух гад нэг бенч дээр ирээ. Йоо яа. Надад дог мэддэггүй юм байна энэ хүмүүс. Би тэгээд дуулсан. Би тэгээд дуу ингээд дуул. Янз би жахт ингээд тагтаа амар хайртай усахгүй. Тагтаа ингээд таа бүрийдээ хөөж байгаагүй. Таа шоугийн зэрэг байгаа. Ай нэг наачмай. Чи дуулаггүй. Таа энэ баанчтай. Тэрийг усаас. Маа хэрэггүй болсон. 맞잖아. 진짜 어른들. 이상한 놈들이네. 믿을 조금 현대 악조인 version인 거 있지. Аач хөрхөм. Яагаад кемпинг идчихгээд байдгийг. Яадгээ өсөөд байна. Өөртөө живдаг ичээд идэж ирцгээчээд. Интернет нь гацаадах юм байна. Юмаа үзмээр авах чинь ингээ гацаад.
Sto di rumble. Ay. юу хийж байгаагаа жоохон тайлбарлах юм бол заяа. Хагас өдөр хоёр шалгалттай. Хоёулаа AI-ийн хичээлэхгүй, AI-тай холбоотой хичээл. Тэгээд хоёр хичээл хоёулаа онлайнаар ордог байхгүй юу? Жоохон сонссон хичээлээс сонсоогүй хичээлүүд нээр их. Тэгээд би одоо ихнээс нь сонсож байна. Би сая энийг сонсчлаа. Энэ 10 дахь 7 хоногийн language model гэдэг нэг сонсон. Өнөөдрийн төлөвлөгөө бүгдийг сонсоод дуусгах. Маргааш болохоор зэгцэлж, тэмдэглэж бичээд тэрийгээ цээжлэх. За, өнөөдөр би та бүхэнд өөрийнхөө ямар хичээл хийж байгааг харуулъя. Энэ бол ингээд миний өнөөдрийн хийж байгаа хичээл нь бол 소비자 행동론 буюу consumer behavior гэдэг хичээл байгаа. Намаа хөрхэн даа. Энэ камерын доош харцсан шүү. 이렇게 먹으면 이렇게 먹으면 아샤추 아니야? 이거 아이스티랑 아메리카노 투샷이니까 이렇게 먹으면 아샤추 아니야? 맞다. 그렇게 먹어봐. 맛있다. 맛있을 때. 이거 진짜 맛있다. За чинь хийж байгаа хичээлийг харъя. Наад хичээл танилцуулна уу? За. Энэ компьютерийн хэлийг сурдаг тийм хичээл байгаа. Тэгээ одоо болохоор энэ ардаа language model гэдэг энэ шинэ юмыг сурч ийн айгу 어려워. Эний нөгөө шалгалт нь онлайн лөө. Гүү солигдсон харин. Одоо тамиан хагас өдөр нөгөө нэг амар хэрэг гарсан тэрэг мэдээнд байгаа гэсэн тэр чахгүй юу? Яг тэ нөгөө нэг аим хүүхдээ нөгөө хичээл дээр пужамигийн барилсан нөгөө мэдээнд байгаа гэсэн шүү дээ. Тий. Тэр хичээл чинь ахгүй. Тэгээд тэрнээс болоод шалгалт нь мэдээнд гарах хэмжээний үгүй нэг сүртэй биш юм л та. Тэгээд зүгээр нэг нөө системийн өөрчлөгдсөн байхгүй да. Уг нь бол кня open book гэсэн байхгүй. Тэгээд ивоны 갑자기 close book болоод код дэмнэ хөлөд буулаад тэгээд тэр л зүгээр юм даа. Яам хүүхдээ ухаантай заяа. Яаж хуусан бэ гэдэгсээ тэгээд өөрийнхөө бичлэгийг авах хэрэгтэй гэдэгсэн байхгүй. Тэгвэл одоо ингээд ямар ч нэг класс аав гэсэн үг шүү дээ. Зүүн тал баруун тал. Урдаас яагаад ажиллахгүй юу? Хамгийн гол нь компьютерийн царайд харагдах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр хажуу талаасаа биш. Тэгвэл энэ класс авангууд ийм хэсэг нь жоохон харагддаг юм байна. Ингээд баруун талын дүүл чинь жоохон бичлэг авч өгдөг юм. Тийм. Онлайнаар өгж байгаа багш нар хуулуулахгүй тулд. 신기하다. Тэгээ ингээд баруун талын жоохон болон дээр ингээд мемо хийдэг ч юм те. Кротага баригдчих. Тэг баригдчих. Чи яаж өгсөн? Би зүгээр хуулаа. Би өөрийнхөө ухаанаараа даарч ирсэн. Гайхалтай. Паксуу. Өөр чамд одоо хэцүү юу байна? Дараагийн хоёр дахь би одоо уран зургийн социолог гэдэг нэг хичээлээд байгаа байхгүй юу? Би тэгээ нэг амар уран зурагт туртай биш болохоор за тэгээд жоохон хичээл нэр сонирхолгүй. Тийм. Чи тэгэхэд уран зурагт жоохон ингээд сонирхолтой болъё гэж бас бодоогүй юусэн. Я бодол болчихлоо юм. 언니 근데 복수 정화하지. Тийм. 자, юу асуух юм бэ? Тэгээд таачаа тэгээд 3 дахь курс шүү дээ. Тэгээд дөрөвлөг орлоо. Яа. Тэгвэл 1-р курсын өөртөө хийх зөвлөгөө, advice чинь юу вэ? Би надад миний хамгийн чухал юм хаа. Do not spend too much time on study гэдэг.
Тэс одоо би ингээ бодоод үзэх юм бол шүү дээ. Тэр үед миний үзчихсэн нэгдүгээр курс хичээлүүд яг тэр үед их хэцүүсэн ч болно. Гэхдээ үнэхээр too much байсан юм байна гэж би бодсон. Нэгдүгээр курстэй ингээд хийж болох, хонгоо мэж болох амар олон зүйлийг ингээд нэг хоёр шалгалтын хугацаа хооронд зовж өнгөрөөсөөр байгаа. Ингээд амар тэгж өнгөрөөсөн юм байна гэдгийг амар мэдэрсэн. Тэгээд айгүй олон зүйл хийж community-гаа ингэж хөгжүүлж болох үеийн 1-2 дахь курс юм байна. Урд үлдээ курс ороод ирэх юм бол хүсээгүй хийчихлээ ингээд яах чаргагүй хийх хэрэгтэй болт юм байна. Иймэрхүү карьерийн хүнд яах чаргагүй санаа зовох өстэй үе ингээд тулаад ирэхээр хүн ялч хийх хэрэгтэй болдог учраас 1-2 дахь курс үнэхээр дүнч юм уу гарсан чи яасан ч зүгээр ингээд тийм balance гэдэг зүйл надад байх хэрэгтэй байсан юм. Би юу? Би нэгдүгээр курст амар хичээл хийгээд бүрсэн гэдэг. Үгүй яг хийгээд байгаа гэж бодсон байхгүй өөрийгөө. Тэгсэн чинь нэг амар хийгээд бүрсэн гэдэг. Ер нь манайгаа ингээ би биотехнологи ингээ байхгүй. Тэгвэл зүгээр эхнээсээ дуус зүгээр хичээлээ л хийгээд. Гэтэ яг Тэгээ өөрийгөө маяглаад байг. би хийдэг дундаа чи хамгийн сайн яг гоо өөрийнхөө мейжертэй бол амар сайн ингээд үйл ажиллагаанд нь явуулсан. Ер нь тийм би ер нь өөрийнхөө ингээд гуагийн хүүхдүүдтэйг ингээ байхдаа ер нь амар итгэвтэй хүн байсан. Одоо надаас би бол 23 оныхоо 24 оныхноос наваа мэдхгүй хүн гэж байхгүй заяа. Тэгэнгүүт л 25-ынхнаас тал нь бол наваа баттай мэдж байгаа. Тэгээ дэшээгээц ер нь наваа мэдж байгаа. Ер нь манай гуагийн манай сургуулийн хүүхдүүд ихэнх нь наваа мэддэг заяа. Яг гоо тийм л даваа тал өнтэй. Хүн их мэддэг болсон жоохон үйл ажиллагаанууд оролцож. Тэгээд бодоод үзэхээр баланс гэдэг юм амар. Тийм ер нь тэнцвэр тэр хоёрын хооронд тэнцвэр амьд. Нэг яа. Би өнөөдөр энийг ингээд бүлтэн дуусгаж үчсэн аахгүй. Тэгээд тэгсэн чинь нэгийг арай хийж амжихгүй юм шиг байна. Тэгэх юм бол одоо 12:10 болж ийн өглөө эрт сэрэг төрөлхтэй байгаа учраас одоо дахиад хичээл хийн гэх юм бол амар ядрах. Учраас удацгаа. Долоос ирүүлгээ тавьчаад 8 өнгөрч сэрлээ. Ямар юм хөөгч байгаа юм шиг л бас. Нэг цаг хичээл хийчээд тэр жоохон амрыг орлоо хийцэн байхгүй юу. Тэгсэн чинь дахиад нэг цаг унтаж ийж. Өөрөөсөө гэртээ байвал унтахаас өөр юм хийхгүй санагдаад гарахаар шийдлээ. Гэрийн ойрхон кафе нарыг сольж сууцгаа. Нүдээ бороор нь бодсон чинь надад бор уруулын бодог байхгүй жоохон зөхгүй байна за. Дараа нэг төрөөрч хичээл хийцгээе.
гэх юм бол яг гэртээ амар орхон кафе ороод яг 3 цаг хичээл хийгээд тэгээ 3 цаг хичээл хийхээр чинь үнсэн шүү дээ. Өсөхдөө гэрлүүгөө орж ирэнгээ. Та би хувцас угаалгын машин хийсэн байхгүй юу? Тэрийг гаргаад тэгээ буцаж гараад өөр нэг кафе ороод бас 3 цаг гаруй хичээл хийж агаад тэгээд гэртээ ирээд оройны хоол идээд амрангаа үргэлжлүүлээд хичээлэх гэдэг ийм төлөвлөгөөтэй байна. Сая 2 цаг чимээд гарыг сууж агаад гэртээ буцаад орж ирэв. Юм мэдгүй юм шиг байна. Зүгээр угаалгын машин хамаа гаргаал буцаад гардаг юм. Сая нэг хувийн кафес авахгүй. Тэгэхээр жоохон ингээд туухгүй байдаг байхгүй. Нөгөө арбайт хийж байгаа хүн нь ажиллаж байл амар зүгээр байхгүй. Тэнгүүд ингээд хувийн ганцаараа цахилгаан газараа ажилладаг тийм кафе нар байдаг шүү дээ. Тийм газараа орохоор нэг санаа нэг тийм удаан сухаар амар шиг. Нэг тийм гим хийцэн юм шиг л хараал. Энэ намайг гараасаа гэж бодож байгаа болоо гэж бодож байна. Тэг ямар тач заадагаас угаалгын машин хамаа гаргаад оо гэд гарч ирсэн. Тэгээ би их ганцаараа үлдээд заяа ингээд хамт байжсэн ингээд хүмүүс амар хурдан гараа явчихдаг. За цадаж их гайдоо. За би одоо болохоор franchise руу орсон юм уу гэж бодож байна. Franchise ч бол зүгээр дураараа сайхан. Шүү дээ. Ерөн жоох стресстэй эхлээд гарч ирэв. Бид маргааш 2 шалгалттай шүү дээ. Тэг би сая өдөр одоо ингээ өдөр орой болтол нэг шалгалтандаа бэлтлээ. Тэгээ тэгсээ тэрийгээ дуусгасан ч биш. Одоо дахиад 2 chapter, 3 chapter надад байна. Тэгээ би одоо яанда бамс тачдаас ирв. Нэг бүргэр take-out хийгээд гэртээ очоод игээд Тогтвор сая мега бүр амар хүйтэн байлаа. Яагаад халаа амар хүйтэн дээр би гүрийгээс за яма дуусаж ганаа гэж гүрийд гэж байгаа. За юм идъя гэж гарч. Ямаас дуусах. Гэртээ орчихсон чи ямар сайхан дуулах юм бэ? 기자 생활을 그만두려던 그때 걸려온 한 통의 전화. I represent Henrik Wangel. Та нарт би нэг аян сонирхолтой тоглоом танилцуулъя. Одоо ингээ манай найзууд ингээд өвөнөрөө орцсон байгаа тоглоом. Нарта Make 10 гэдэг тоглоом заяа. Яг л нэр шигэ. Зүгээр 10-ын нийлбэрийг хийгдэл болоо. Юу юм моб шүү байж та. Харж байна.
5개의 키워드로 알아보는 2016 4시간 Нэг ийм тоглоод амарч. Дүү стрессээ тайлах гэж нэг тоглолт. За. Одоо буцаад гэж хэлээ. Өглөөний мэн одоо 8 болж байна. Би сургууль руу явж байна. Үлцэн study room захиалсан гээд тэгээ бод 6 давхрын study room руу орох гэж. Тэнцэрэг 2 цаг юм бэлдээд шалгалтаа өнөө бороо ороод авчих тэнэг байна. 안녕. 안녕하세요. 노을 물어봐. 예쁘다지? 나도 잠시만. 오, 안 돼. 라스. дөрөвдөг нь юу байсан шүү дээ. Gradient descent гэдэг байна уу? Тэгвэл гурав дахь нь loss олох юм. MSC тэрийг одоо юу гэж хэлж байна? Performance. Performance нэмэхэд бол одоо эднэрийг бас хамт хичээлэх хэрэгтэй л гэж байгаа юм байна л тий. Often domain document retriever, document reader хүмүүсийг бороор андээ тоо шалгалт эхлэхээс 10 минут өмнө гэсэн хамгийн амны шалгалт өчигдөр ингээд хүнжээс аваад анхаарах зүйлээд бичдээс аахгүй тэгснэ яа ингээд танхим руу орсон л бол одоо ямар ч материал утас эднэр гарч ирж болохгүй. Ерөөсөө ингээд ил байж болохгүй. Танхим руу орохоо өмнө бүгдийг нь утсаа унтраагаад юмнараа аваад тэгээд ноутбук энтрээ бүгдийг бас хураагаад тэгээд түгнээсээ гаргаж ерөөсөө болохгүй. Түгнээсээ гаргаж болох ганцхан юм байгаа тэр нь үзэг стригет гэтгцээснэ би одоо саундтраагаад шалгалтаа өгсөн байдгийн хэцүү ч юм шиг хэцүү биш ч юм шиг баттай мэдгүй хэдэн асуултаа хам байсан. Нийт 19 асуултаас авахгүй тэрнээс 3-ыг нь амар эргэлзээд сүултээ за гээд жоохон таах маягаар өгсөн. Гэтэ яг not bad. Нэг амар ёо би бүр ингээд амар их алдчихлаа гэсэн юм бол
нэг мэдрэгдээгүй гэж би бодож. Би өдөр ямар аттай байна нартай нэр ийм гоё тэгшгүй. Чиний хараа да? Азгүй их харч үз. Яг зодол мараа мó. Зодол мараа тийм үү? Процент тэгшин нь маань. Айгоо нэ. Тэгээ миний яг нэг төвтэй амар төвтэй гоё юм байсан. Чамгаа мэдэртэй. Нэг юм шүлийн бас нэг асуулт юм гоё байт юм аа. Сойма чинчампун гэдэг нэг Тэр ёо би 7 хоног өдөрт баг хийдэг авч иддэг гэсэн. Мажа яа тийм нэртэй. Тэг юун дээр видангоо гэдэг манай дээр юун дээр зардаг ахаа. Ингийн ер нь их хэсгүүд байдаг юм аа. Ховор Ер нь нэг юм 있었구나. Тэр амар гоё. салгалтаа дуусаад гарч ирв. Ёо. Юу яасан бэ заяа? Ингээд онлайн хичээл авч явахдаа болохоор 60 минутанд 60-аас л төгдөг гэсэн багш ахгүй юу? Гэсэн чинь офлайн болсон чинь талын байх болгож өгсөн бай. Тэгэхээр ингээд офлайн хэрнээ төрүүлээд хийсэн гарч болохгүй гээд сая бөөнөрөө нэг цаг хамт сууж хагаад гарч ирв. Аа малуу амар бүгд. Бид хоол идэхээр ярьж байна. Ой бодвол Сая камерны цэнийг дуусах камера цэнийг лөө. Бид нар хичээлээ хийсээр энэ 24 цагийн кафе орж ирээд 24 цаг сухалтай би бол ирт харин 10 хүртэл сууж байгаа. Тэгээ арих юм шиг.